Харин тэрэг үзэгчтэй сайхан амарцгааж байна уу? Монгол Мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө мягмар гарагийн дугаарыг эхэлж байна. Өнгөрсөн жил хар тамхи наймаалсан тээвэрлсэн гээд хар тамхитай холбоотой 75 гэмт хэрэг манай улсад бүртгэгдэжээ. Агентлагч Монгол улсын өмнө тулгамдж байгаа хар тамхины гэмт хэргийн эсрэг хэлэлцүүлэг өрнүүлж энэ сэдвээр олон мэдээ сурвалжилгуудыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан. Тэгвэл манай улсад хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэгэнт аюулын харангаыг дэлдэж эхэлснийг батлах нэгэн шүүх хурал өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. Хил дамнан хар тамхи мансууруулах бодис тээвэрлсэн гэх хэрэгт буруутгагдж байгаа 9 хүнийг шүүх хурал өнөөдөр нийслэлийн Баян зүрх дүүргийн анхан шатны шүүхтэр болж байна. Энэ бол үгсэн хувилдсан гэх зүйлчилээр буруутгагдж байгаа хар тамхины томоохон хэрэг юм а гэж их сурвалжууд мэдээлж байна. Шүүгдэгч энэ болон түүнтэй хамт шүүгдэж байгаа 8 хүний нэг нь Хятад улсын иргэн. Тэд брэнд бараа нэрийн дор халахвчлан 2011 оны 10 дугаар сард ихэд 3 кг 900 г орчим героин агуулсан хар тамхи мансууруулах бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор Малайз улсаас Хятад улс руу тээвэрлүүлжээ. Мөн түнчлэн 2011 оны 11 сард Монгол улсын хилээр хар тамхи нэвтрүүлэх зорилгоор Хятадын зохион байгуулалттай гэмт бүлэгтэй холбоотой ажилласан. 2011 оны 12 дугаар сард буян тухай бомтоор 2 кг орчим героин бүхий бэлдэмлийг нэвтрүүлэхийг оролцсон гэх зэрэг хэрэгт буруутгагдж байгаамаа. Хятад улсын эмэгтэйтэй хамт шүүгдэж байгаа эдгээр шүүгдэгчдэд улсын яллагч Сүхчулун эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйл, 192 дугаар зүйлд заагдсанаар хар тамхи сэтгцэд нөлөөлөх мансууруулах бодис үгсэн хувилдаж хилээр нэвтрүүлэхийг оролцсон гэх үндслэлээр яллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 15-аас 20 жилийн хорих ял идлүүлэхээр улсын яллагч дүгнэлтээ гаргажээ. За одоогийн байдлаар өглөө 10 цагт эхэлсэн шүүх хурал шийдвэрээ гаргаагүй байна. Өмнө аймгийн төв Далан задгад хотын иргэд 15 хоног цахилгаан эрчим хүчний хязгаарлалттай амьдарч байна. Үүний учир шалтгааныг бид эрчим хүчний яамнаас тодруулж Далан задгад хотын цахилгаан хизээ хэвийн байдалд орохыг лавлаа. Одоо өнөөдрийн байдлаар хязгаарлалт бол өчигдрийг хүртэл шүү дээ. Орой их ачааллын үед 70 задгадаар хязгаарлалт хийжсэн. Яг бол орой их ачааллын үед одоо явж байгаа 100 турбины чадал хүрэлцэхгүй хэдийгээр ухаан удаас тодорхой хэмжээний цахилгааныг авч байгаа ч гэсэн чадал хүрэлцэхгүй байсан. За тэр 3 дугаар 100 турбинд гарсан гэмтлийг бол өнөөдөр устгаад дууссан. Одоо бол 100 ажиллагаанд залгах гэж байна. Энэ 100 турбины ажиллагаанд залгах юм бол 70 задгадаар хязгаарлалт байхгүй. Өнөөдөр орой 16 цагийн орчимд Далан задгад хотоос авсан мэдээллээр аймгийн төвийн цахилгаан станцын өөрийн зууханд гарсан гэмтлийг бүрэн арилгалаа гэж эрчим хүчний яамнаас бидэнд мэдээлсэн. Одоо аймгийн төвийн цахилгаан станц хэвийн ажиллана гэдгийг мэдэгдэж байна. Дараагийн мэдээ. Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулдаг кабелийн 42 сувг байдаг байна. Харилцаа холбооны зохицуулахаараа өнөөдөр эдгээрийн тал хувийнхан тусгай зөвшөөрлийг төдөлгөлцүүлэх болсноо зарлаж байна. Өөрийн гэсэн бие даасан сувг байхгүй. Кабелийн телевизээр дамжуулан нэвтрүүлгээ хүргэдэг арилжааны 42 телевиз Улаанбаатар хотод байдаг юм байна. 2011 оны 10 сараас эхлэн эдгээр сувгуудын нэвтрүүлэгт харилцаа холбооны зохицуулахаараа мониторинг хийж аль сувг нь стандарт дүрм журмаараа ажиллаж байгаад хяналт тавьсан байна. За ингээд энэ 13-ны өдөр цагдаа болон оюуны өмчийнхэнтэй хамтран харилцаа холбооны зохицуулахаараа эдгээр кабелийн телевизүүдэд үнэлгээ өгч шалгалт явуулжээ. За эдгээрээс шаардлага хангахгүй байгаа 21 телевизийн сувгийн тусгай зөвшөөрөл өнөөдрөөс эхлэн төдөлгөлцүүлэх шийдвэр гаргасан байна. Шалгалтаар ямар зөрчил тодорхойлоод гараад байгаа юм бэ гэх юм бол за мэдээж нэгдүгээр хууль тогтоомжийн хэрэгжилт бол өнөөдөр зарим нэг хууль тогтоомжийн хол нэлээд хангалтгүй байна. За энийг дурдах юм бол хамгийн түрүүнд зохиогчийн эрхийн тухай хуулийг ярьж болно. За зар сурталчилгааны тухай хуулиудыг хэлж болно. За магадгүй хүүхдийн төлөө эрүүгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хүүхдийг хамгаалах хуулинд садар самнаас сусдах байх энэ гэсэн хуулиудын бас тодорхой зарим нэг заалтууд зөрчигдөж байна. Мэдээж энэ заалтууд бүгд лист дээр биш гэсэн одоо телевиз кабелийн сугууд дээр бас гарч байгаа гэсэн. За түүнээс гадна энэ тусгай шүүлийн ерөнхий нөхцөл шаардлага дээр ялангуяа бидний сая шалгалтанд одоо хамрагдсан кабелийн сугуудад хамааралтай хэд хэдэн үндсэн залтууд байдгийг. За түүний нэг нь бол мэдээж аль нэг нэвтрүүлгийн жанр төрлөөр төрөлдсөн сувг ах хэвээр. Кабелийн сувгийн олон улсын стандартын шаардлага бол эфирийн телевизүүдээс ялгаатай нэвтрүүлгийн аль нэг төрөл жанраар төрөлдсөн байх хэвээр. Энэ төрөлдсөн хувь бол 7 хоногийн нийт хөлбөрийн 80% хүрэх ёстой гэсэн ийм шаардлага байгаа. За өнөөдөр энэ шаардлагыг хангаж байгаа цөөхөн хэдхэн кабелийн сувг. Тэгэхээр хуруу дараа тоолох юм бол 3 4 5 гэж хэлж болно.
За тусгай зөвшөөрлийг төдөлгөлзүүлнэ гэдэг бол эдгээр телевизүүдийг хаана гэсэн үг биш ээ гэж тэд тайлбарллаа. Эхний ээлжинд шаардлага хангаж ажиллах боломжийг 1 сарын хугацаатай өгч байгаа юм байна. За ингээд 3 сарын 1-ний өдрөөс шаардлага хангаагүй тохиолдолд дараагийн шатны хууль ёсны арга хэмжээг авах юм байна. 44 кабелийн сувгаас гадна дахиад 40 гаруй баха. 40 гаруй кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Өнөөдрийн байдлаар шинээр энэ үйл ажиллагаагаа эрхэлж эхлэхээр төлөвлөд ажиллаж байгаа юм компаниуд байна. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд эдгээр сувгуудын үйл ажиллагаа бас тусгай зөвшөөрөл авснаас хойш яагаад үйл ажиллагаа эрхлээгүй энэ талаар бас шалгалтууд хийгднэ. Кабелийн телевизүүд борооны дараах мөнгө шиг олшрох болсон нь бас нэг талаасаа эргэцэн хувьд алдаа байсныг харилцаа холбооны зохицуулах хорооныхын хэлж байна. Тэгэхээр харилцаа холбооны тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олохдоо тавигддаг нөхцөл шаардлага нь бол яг үндсэндээ бол эхэлж телевизийнхээ тоног хөрөмжийг аваад жишээлбэл байгуулсан хойноо лиценз авдаггүй маа. Яг хуулиараа бол өмнө бизнес төлөвлөгөө хийгээд авдаг. Авцсныхаа дараа хууль нь юу заасан бэ гэхээр 1 жилийн дотор тэр хүн тоног хөрөмжөө авцраад хөрөмжөө суйрлуулад нэвтрүүлгээ бэлдээд үйл ажиллагаа эхлэх ёстой. За ийм л учраас техник тоног төхөөрөмж мэрэгжилтэй ажилтнууд гээд телевизийн нарийн ширээнийг мэдэхгүй хүмүүс телевиз байгуулан ажиллаж байсныг энэ удаагийн шалгалт баталж байна гэж харилцаа холбооны зохицуулах хорооны хэллээ. За тус хороо яг ийм шалгалтыг хөдөө орон нутагт явуулж 5 телевизийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. За үзэгч та бүхэнд өрөөмөн түргээс үзүүлсэн мэдээ сурвалжлыг бид студид хөргөжлүүлэх гэж байна. За өнөөдөр манай зочноор мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Чаданбай өргөдөд байна. За танд өрөөмөнд хүргэе. Тэгэхээр ерөнхийдөө энэ 21-ийн телевизийг төдөлгөлзүүлэх асуудлыг өнөөдрийн гол сэдэв гэж бид хартлаа л да. Ерөнхийдөө бол шууд хааж байгаа юм байна гэдэг юм сэтгэл хин хөнгө төрсөн баг. Ерөн зүгээр яг энэ төдөлгөлзүүлэх мэдээллийг өгөхдөө яг ямар чанар стандартын шаардлага гэдэг ч юм уу ямар нөхцөл тавьж шийдвэр гаргасан бол. Яг нь ер нь бол мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар гэдэг бол засгийн газрын тохируулагч байгаа. Бид бол бодлогын гол баримтч цаасуудаар ажиллаж байгаа. За харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг бол өөрөө бие даасан бүтцтэй, өөрийн зохицуулах хуультай, ажил үүргийн тодорхой чиг үүрэгтэй явж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны хувьд бол үндсэндээ яг энэ чиг үүргийнхээ хүрээнд бол төлөвлөгөөт юм тогтмол гэдэг үндсэн шалгалтууд байдаг. За яг өнгөрсөн хугацаанд хийсэн бол хуваар тийм шалгалтууд байсан. За энэ бол үе шаттайгаар явж байгаа. Энэ мэдээллийн технологийн салбарт телевизийн салбарт үйл ажиллагаа болж байгаа. Кабелийн сувг, кабелийн телевиз, өргөн нийтийн олон нийтийн телевизтэй өргөн нэвтрүүлгийн телевизүүд гэдэг бүх энэ шалгалтанд хамрагдаад явж байгаа. Тэгээ энэ шалгалтын хүрээнд бол нийт 44 кабелийн сувгаас 42 орсон. За 42 орсон кабелийн сувг дээрээс бол 21 телевиз бол үндсэндээ шалгалтанд унаад 50% нь болсон. 50% нь үндсэндээ бол түрүүндээс мэдээнээр гарч байгаа хүмүүс бол анзаарсан баг. Тийм энд бол хууль эрхчин хувьд бол хэрэгжүүлэлтэн дээр нэлээд асуудал байна. Тийм нарийн ярих юм бол оюуны өмчийн тухай хууль байна. За зар сурчлагын тухай хууль. Энийг бол үзэгчид өөрөө байнга үзэж идэг учраас маш сайн мэдчихэж байгаа. За дээрээс нь сонгуулийн 2 удаагийн сонгуулийн хуулийн бас хэрэгжилтийг маш тодорхой хасах техникийн үзүүлэлт явж байгаа. Гол асуудал бол оюуны өмчийн асуудал гэдэг олон асуудлууд хөндөгдөж явж байгаа. Тэгээ энэ асуудлууд шалгалтын дээр унсан учраас үндсэндээ 21 телевиз төдөлгөлзүүлэх гэдэг хуулийн арга хэмжээ авагдсан. Төдөлгөлзүүлэх арга хэмжээг бид хэрэгжүүлэхтэй болохоор уул нь бол энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд бид шууд эфирийг хаагаад энэ заасан хугацаанд алдаа төтөлийг засах хэрэгтэй. Гэхдээ бид бол бас бүгдлийн онцлогийг бодолцож үзээд үндсэндээ бол энэ эфирийг хаахгүйгээр 3 сарын 1-ний хүртэл хугацаа тавьж сануулгах маягтай. Нийт 42 телевизтэй. Энэ 42 телевиз бол 3 сарын 1-ний хүртэл энэ бүх алдаа төтөлийг заснаа. Энийг бол харилцаа холбоонд зохицуулахаар үндсэн өөрийн мониторингоор хянж байгаа. Мөн дээрээс нь үзэгч гэдэг бол үндсэндээ маш том мониторинг шүү дээ. Тэгэхээр энэ хугацааны ажлыг хийнэ. Ер нь энэ харилцаа холбооны салбарт энэ мэдээллийн технологийн салбарт бол цаашид энэ зохицуулалттай холбоотой хянч шалгалтын ажлууд бол нэлээд өргөн цар хүрээтэй явж байгаа л гэж бодлоо. Тэгэхээр зүгээр яг миний хувьд бас телевизийн салбарт ажилладаг хүний хувьд ер нь зүгээр анханасаа телевиз гэдэг маань өөрөө асар их хөрөнгө зардал болж иж босдог. Маш олон хүн ажилладаг ийм онцлогтой л да. Тэгэхээр ер нь анханаас ягаад ийм хамаа замбраагүй лиценз эрхийн ингээд олгоцсон байдгийг хууль эрхцэн орчин тийм байсан юм уу? Ер нь бол ингээд нөгөө овоо босгоогүй шаазгаан суух уу гэдэг шиг. Хэрвээ анханасаа шаардлага нь стандарт нь одоо чанга байсан бол ийм олон телевиз үүсэхгүй байсан баг л гэж бодлоо. Ер нь бол одоо би танд сони статистик хэлэх гээд байна. Өнөөдөр 44 кабелийн сүгийн тухай ярьж байна тийм. Гэтэл цаана дахиад 40 гаруй кабелийн сүгийн тусгай зөвшөөрөл олгогдсон байж байгаа жишээтэй.
Энэ өөрөө дахиад үйл ажиллагаа явуулна гэж бэлтгэж шүү дээ. Тэгээ энэ бол маш асар хэмжээгээр олгогдсон. Үндсэндээ бол өнгөрсөн хугацаанд энэ тусгай зөвшөөрлөх асуудлыг өнөөдөр хүртэл бүрэн зогсооцсон байж байгаа. Цаашид энэ тусгай зөвшөөрлийг маш нарийн процедураар оруулнаа. Өнгөрсөнд бол энэ кабелийн сувгууд дээр бол ямар нэгэн зохицуулт бол хийгдэж байгаагүй. 11 оноос эхэлж үндсэндээ зохицуулт хийгдсэн. 11 оноос өмнө байгуулагдсан телевизүүд бол ямар нэгэн тусгай зөвшөөрлгүйгээр шууд өөрсдөө студиуд байгуулаа суугаа нэгээд сансар юу гэдэг одоо тухайн Univision байгаагүй те сансар өөр Supervision шиг юм уу сувгуудаар дамжуулаад явж исэн. Одоо бол үндсэндээ зохицуулт нь хийгдээд бол тусгай зөвшөөрөл олгохдоо 1 жилийн хугацаа болж байгаа. Энэ жилийн хугацаанд бол үндсэндээ зөвшөөрөл яаж олгох гэхээр үндсэндээ бизнес төлөвлөгөө гаргадаг. Бизнес төлөвлөгөөн дээр үндэслээд тусгай зөвшөөрөл олгогддог. Заасан 1 жилийн хугацаанд бол техник дон тохиомжоо сайжруулдаг. За дээрээс нөгөө контентийнхаа агуулгуудыг сайжруулдаг гэдэг энэ процессор журмаараа заагдсан зүйлүүд байгаа. Тэгээд энэ саяны хийгдсэн шалгалт бол за та нар үндсэндээ анх лиценз авахдаа мөрдсөн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа шүү. Энийгээ биелүүлж гэнэ үү гэдэг шалгалт шүү дээ. Энэ дээр үндсэндээ бол унчиж байгаа л гэдэг асуудал гарч байна. Телевизийн салбар төр өрх. Одоо сарын дараа бол ямар хөө байдлаар өөрчлөлт гарах уу гэдгийг үзэгчд маань цуг харах боломж. 45 хоногийн дараа харах нь шүү дээ. Нөгөө талдаа энэ интернет сайтууд гэж бас байгаа. Сайтуудын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсан. За дээрэс нь сүүлийн үед энэ сэтгэлдлүүд буюу коммент гэж яриад байдаг шүү дээ. Энийг бас эзэн битээ болох гэдэг ч юм уу хяналтанд оруулах талаар яригдж байна л да. Энэ магадгүй хүмүүсийн бас жоохон дуруучлаг үргээд ах шиг байна. Засгийн газар үндсэндээ тогтоол гаргасан. За бид бол төрийн байгууллага учраас энэ засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Бид тогтоол дээр бол ямар байдлаар манай агентлаг орж ирсэн бэхээр техникийн шийдлийг гаргах үндсэндээ гол үүрэгтэй оролцож ирж байгаа. Тэр утгаараа бол бас энэ асуудал руу нэлээдгүй сүүлийн үед бол Twitter, Facebook те ер нь бол энэ сошиал чиглэлээр бол нэлээдгүй анхаарал татчих шиг байна л та хувийнхаа хувьд ч тэр салбарын хувьд. Гэхдээ энэ дэр бол ганц ойлголтыг хүмүүс одоо маш анхааралтай сонсож ойлгох хэрэгтэй. Энд бол ерөөсөө хэвлэлийн эрхчлөөний тухай гэдэг бол өөр ойлголт. Хүний эрхийн тухай гэдэг бол бас өөр ойлголт. Тэгэхээр бид хүний эрхийн тухай яхад те миний эрх бол чиний эрхээр хязгаарлагдана. Чиний эрх миний эрхээр хязгаарлагддаг. Энэ тохиолдолд энийг л кибер орчинд хүний эрхийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал зохицуултал явж байгаа юм л. Энийг юу гэдэг одоо хянах гад байна, ингэх гээд байна гэдгийг тийм мэдээлэлд байгаа хүмүүсийг харахад би бол их өөр өнцгөөс нь яагаад гэж тайлбарлаад байгаа юм болоо л гэж харж байгаа. Үндсэндээ бид энэ зохицуултаар юу хийх гээд байна вэ? Тэ энэ бүртгэлээр юу хийх гээд байна вэ гэхээр та сайтт нэг удаа бүртгүүлнэ. Ингэснээр та тусгай код авч байгаа. Энэ бол техникийн шийдлүүд одоо хийгдэж байна. Ингэснийхаа дараа та яах вэ гэхээр та өнөөдрийн бичиж байгаа сэтгэл өнөөдрийн байгаа зүйл юу ч өөрчлөгдөхгүй. Бүх зүйл хэвэндээ байна. Гагцхүү нэг ойлголт байна. Хэрвээ миний тухай мэдээлэл гарахад тэр гарсан мэдээллийн дараа хүмүүсийн сэтгэлдлүүд байгаа шүү дээ. Тэр сэтгэлдлүүдээр хин нөгөө хүн намайг миний эрхэнд бүдүүлгээр халтаж намайг гүжирцэн доромжилсан энэ өөрө гэмт хэргийн шинжтэй болоо тийм үү. Би өөрийгөө хохирогчиж үзээд хууль цагдаагийн байгууллагад хандахад энэ хин гэдэг хүн бичсэн бэ гэдэг нь л асуудал явж байгаа. Сайтуудын ассоциацтай бид нар өнгөрсөн хугацаанд 2-3 удаа уулзлаа. Энэ уулзлууд дээр бол эзэн биетэй байх ёстой гэдгийг бүгд төлөөлшөрч гагцхүү төр хийх үү, хувийн хвшлих үү гэдэг асуудал байна. Энэ дээр бид нар сая өнөөдөр бас дахиад нэг ойлголцолд хүрж байна. Тэр нь юу вэ гэхээр энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд бол энэ сайтын ассоциацууд бол бүх сайтууд нэлээд өөрсдөө саналаа өгч байгаа. За эхний байдлаар ярилцж байгаагаар бол за бид ерөөсөө юу яа бүртгэлийн асуудлыг өөрсдөө хийдэг бол эхний хэлжинд. Энэ хугацаа тавиад туршиж үзье. Ингээ энэ хугацаанд бол бүр болохгүй зүйлүүдийг өөрсдөө хасдаг, янзалдаг те өөр дөр бүртгэлийн асуудлыг хийгээд үзье гэсэн. Тэгээ энэ саналууд одоо босралтын шатандаа явж байна. Энэ 7 хоногт бид нэг ойлголцол төрчээд гэрээ байгуулчих юм бол эх 7 хоногт энэ шийдэлд орчихно. Бид энийг бас заавал төрөөр хянах гад те заавал авах гэдэг. Ер нь энд бол зохицуулт хийх нь бол заашгүй болсон. Цаг хугацааны асуудал. Энийг бол телевиз үзэж байгаа хүн болгон би хөлөөшөрч авах гэж бодож байна. Хин ч гэсэн өөрийгөө тийм ээ доромжлуулаад байхыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээллийн технологи шуудан харилцаа холбоо гэдэг маань өөрөө бас маш өргөн салбар учраас би танаас бас аль болохоор цаг хугацаа ашиглаж олон асуулт асуухыг хүсэж байна л да. Ерөн зүгээр сүүл нэг үе бодвол Монгол улс маань бас энэ цахим хэрэглээ, цахим ертөнцид бол бас хэрэглэгчдийн тоогоор бас баггүй болчлоо. За энэтэй холбоотойгоор энэ Google хайлтын системд одоо транслейттэй орчуулгын хэлэнд монгол хэлийг одоо яагаад байлгаж болдгүй юм бэ гэдэг ийм асуудал бол хэрэглэгчдийн дунд их байд юм л. Тэгэхээр энэ ер нь манайхаас талаас хөөцөлдөгөө байдаг юм уу? Ер нь ямар шаардлага зарчим тавьдаг юм? Мөнгө төлдөг бол хичнээн хэмжээний мөнгө өгдөг юм. Ер нь бодит ажил хэрэг болох тийм болсон. Энэ бол яг Google-тэй бид нар хамтын ажиллагаагаа одоо өрнүүлээд эхэлсэн явж байгаа. Яг энэ асуудлыг би айгүй сайн санаж байна. Манай их хурлын дарга, их хурд гишүүн маань дарга маань бол энийг санаачлаад явж байгаа. Гэхдээ бид бол бодлогын хувьд энийг бол хийгэн зөвөө гэдэг маш наастайгаар хүлээж аваад ер нь ихний ажлын хэсгүүдийг байгуулад эхэлсэн явж байгаа. Бид Google-тэй хамтын ажиллагаагаа яаж эхлүүлж байгаа гэхээр манай үндэсний дата төв гэж байдаг. Энэ үндэсний дата төв дээр 2 сард бол Google-ийн cache server гэж байрлаж байгаа.
Энэ сервер байрснаар бол Монголд бол одоо Google-ийн бид нар үйлчлэг авлаа шүү дээ. Одоо YouTube-ээс Google-ээс бид нар нэг зүйл татаад үзлээ гэж бодоход шууд cache серверт хадгалагдаад үлдчихэв. Дараа яг тэрнтэй холбоотой мэдээллийг үзэхэд шууд хайлт нь маш хурдтайгаар авдаг тийм. Энэ эхний байдлаар бид нар хамтаа ажиллагаа хийсэн. 2 сарын 8-нд бараг эхний том төхөөрөмж орж ирж байгаа. Тэгээ цаашлаад энэ бол ингээд бодит ажиллаулаа явж байгаа. Ер нь Google Translate-ийг яг хийхэд бол бас бодит ажлаар яаж хийгддэг вэ гэхээр нийт Google-ээр ашиглаж 64 хэл өгдөг. Энэ 64 хэл рүү монгол хэл мөн өөр орчуулагдах хэвээр. Эргээд монголоор хайхад бүх хэл дээр гарч идэг. Энэ асуудал байдаг учраас ер нь бол нэлээд том төсөл болно. Гэхдээ бид нар энийг том хэцүү гэж харахгүйгээр их хурлын даргын гаргаж байгаа энэ санаачлагыг бол бид нар бодлогын хувьд маш сайн дэмжиж байна. Ажил хэрэг болох юм. Бодит ажил болгоно. Тийм энэ дээр бол ажиллагаа анхаарч байна. За бид тэр ярилцах цаг ерөнхийдөө дуслаа. Гэхдээ нэг асуултанд та маш товчхон хариулаарай. Хөдөө орон нутагт бол цахим хэрэглээ одоо юу гэдэг интернет нэвтэрсэн гэхдээ бас хурдны хувьд бол бас чанар шаардлага хангах байна гэдэг нэг асуудал. Дээрээс нь энэ сонинуудын шуудан түгээлтийн асуудал дээр нэг татвар авдаг байсан тодорхой хэмжээг нэмэгдэж байгаа юм байна. Энэ хоёр асуултан дээр та нэг маш товчхон хариулж өгч байна. Хөдөө орон нутагт тэр интернет хэрэглээний асуудлыг өнгөрсөн хугацаанд 12 онд багтааж бид нар засгийн газраар нэг маш том тогтоолыг гаргах болсон. Энэ нь болохоор орон нутгийн интернетийн бодит үнийг бол бид нар 256-ыг 3 дахин хямдруулад хурдыг 2 дахин нэмсэн асуудал. Энэ дээр бол техникийн шийдлийн хувьд бол одоо үндсэндээ хийгдээд дууссан. Одоо хэрэглэгчид бол Монголын захиргааны холбооны байран дээр очиод гэрээгээ хийгээд тийм ээ үндсэндээ бол өөрийнхөө телефон хэрэглэдэг телефон утасныхаа шугамаар за интернет орсон бол бодит бол хурдтай интернет авч болно. За энийг бол бид нэр хэрвээ хянж чадахгүй байна тийм энд бол асуудал гарч байгааг бол манай харилцаа холбооны зохицуулах хорооны сайт гэдэг хурдыг хэмждэг тийшээ ороод мэдээлэлүүд авч болно. Эргээд засгийн газрын 1111 гэдэг утас байгаа. Энэ дээр бас бид нар очлоо нөхцөл байдал юм байна гэж мэдээлж болно. Энэ дээр бол бид нар шуурхаа хүлээж авч асуудлыг уртаа шийдвэрлэх тал дээр бол ажиллаж байгаа. За энэ бол бодит байдлаар бий болсон учраас ажил болж байна. За тэр шуудангийн хүргэлтийн асуудлаар өмнө нь бол 2 жилийн хугацаанд бол тэр аслагдсан сум багт шуудангийн давтамжийг сайжруулах зорилгоор улсын төсвөөс жил болгон тэр бүм төгрөгийг суулгаж өгчээсэн. Тэгээд тэр бүм төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдээд үндсэндээ 10% чөлөөлөөд өдөр тутмын сонинд 15%, шар сонингууч 18% хөвтэй байсан шүү дээ. Тэгээд энэ асуудал маань 3 сарын 1-нд хугацаанд дуусч байгаа. Тэгээд энэ асуудлыг одоо бид нар дахиад эргэн ярьж байна. Цаашид одоо яг энэ дөрөвдөх засаглал болсон юм байна. Шийдвэр бол гарч байгаа юм байна. Эцэлж гараагүй. Дөрөвдөх засаглал болсон энэ хэл мэдээлэл одоо бид нар цаашид яаж дэмжих вэ? Бодлогын үед яаж шахах вэ яригдчихэж байгаа. Тэгээд энэ шийдвэр гараагүй учраас одоо би тэгнэ ингэж хэлэх бол харах юм байна. За ойлголоо. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр цахим ертөнцийн ер нь бол мэдээллийн технологи шууд харилцаа холбооны салбарт одоо холбоотой цаг үеийн асуудлаар бид Жаданбаа даргаыг үрж оролцуулаад тав хүмүүс тодорхой мэдээлэл авсан гэж найдаж байна. Өргөжлөлт цаг үр хөтөлбөрөөр үзнэ үү? Манай хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Орон нутагтаа зориулагдсан төсвийн хөрөнгө оруулалтыг тухайн орон нутгийн иргэд өөрсдөө мэдэж захиран зарцуулдаг байх хэрэг нь төсвийн хуулиар баталгаажсан. Энэ бүгдийг дагаад төсвийн хөрөнгийг хэрхэн үр дүнтэй зөв зүйтэй зүйл зарцуулж байгаад хяналт тавих боломж иргэдэд мөн бүрдэж байна. Тэгвэл Дархан аймгийн энэ ажлын эхлэлийг тавьж бүх шатны төрийн байгууллагуудаа мэдээллийн самбар тавилгажээ. Энэ тухай мэдээллийг бид Дархан аймгаас бэлтгэсэн юм а. Дархан хотыг жишг хот болгон хөгжүүлэх зорилт шинжлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан тул дарханчууд дан ганц аймаг орон нутгийнхаа гэхээсээ илүү улсын өнгө төрхийг тодорхойлоход хувь нэмрээ оруулах үүргийг мөн хүлээсэн гэсэн үг. Тийм ч учраас тус аймаг өөрчлөлт шинжилгээг соргоогоор мэдэрч төрийн байгууллагуудынхаа төсвийн бүх гүйцэтгэлийг олон нийтэд ил тод болгож байна. Ингэснээр иргэд аймгийнхаа төсвийн зарцуулалт гүйцэтгэлд хяналт тавихаас гадна аймгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж нээгдэж байгаа юм. Ирэх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв байж байгаа. За манай Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 сарын 3-ны өдрийн 6.05 тогтоолоор Дархан аймгийн төсвийг баталсан байгаа. За ингээд та бүхэн бол харж байгаа. Энэ дотор бүх төсөв маань хөрөнгө оруулалтуудтайгаа байж байгаа. Энэ самбар дээр ойлгомжгүй зүйлүүд, задрагаан дутуу байгаа зүйлүүд байхыг үгүйсэхгүй. Салбар болгон өөр өөрийн онцлогтой. Энэ болгон дээр одоо тухайн төсвийн захиран зарцуулагч нараас шууд асуух хэрэгтэй шүү. Иргэд бол шууд ороод асуух хэрэгтэй. Энд дээр тайлбар өгөхгүй байвал хуулийн бас одоо хариуцлага байдаг. Дархан хотыг жишг хот болгон хөгжүүлэхийн тулд ойрын 4 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөө хэрэгтэй. Тэгвэл энэ төлөвлөгөөг буюу аймгийн төр захиргааны байгууллага мөрийн хөтөлбөрөөр боловсруулахдаа бүхий л аж ахуй нэгж агентлаг иргэд хэвлэл мэдээллийн байгууллагаас тусгайлан санал авч тусгажээ. Тэдгээр санал хүслийн дотор хамгийн их анхаарал татсан асуудлаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн орон сууцжуулж одоо байгаа гэр хорооллынхоо нөхцөлийг сайжруулах асуудал хөндөгдсөн байна.
дархан газрын тос үйлдвэр ашиглалтанд орно. Ингэснээр 600 ажлын байр бий болж Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал бол шийдэгдэн 2 сая тонн түнш гарах юм хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд орно. Мөн дархан байдаг томоохон аж ахуй нэгжүүлэх одоо төмөрлөгийн үйлдвэр иж хөрөн зохицоор баяжуулалтаа ангижруулах үйлдвэр ашиглалтанд орох ёстой. Дархан нэхийн үйлдвэр маань хамгийн орчин үеийн техник технологиг иж хөрөн бүрдлийн нэгцийн угсралтын ажлыг шийдэд дуусна. Ингэснээр ажлын байр хүчин чадал нэмэгдэх зэрэг томоохон ажлууд хийгдэ. Мөн түншлэн дархан хотод барилгын материалын иж хөрөн зохицох үйлдвэр ажилтны ажил бол явагдана. Дархан хотыг залуусын хот гэдэг бол залуусын хот үргэлж өнгө гэрэлтэй өөдрөг тэмүүлэлтэй байх ёстой. Тэр утгаараа дарханчууд өөрсдөө хотынхоо хөгжилд анхаарч бүтээн байгуулалтад эргэн бүрэн оролцох боломж бүрдэж байгаад баяртай байсан. Хамгийн гол нь төсвийн үг орон нутагт өгж байгаа тэрийг маш их дэмжиж байгаа шүү дээ. Тэр маш зөв. Орон сууц байгаасаа цэцэрлэг хүүхдийн цэцэрлэг байгуулсан. Сургууль ч юм уу тийм байгууллагаасаа гэж бодож байна. Хүүхдийн цэцэрлэг байвал бас зүгээр шүү дээ. Энэ орж ирж байгаа мөнгө төсөө зөв зарцуулж чадах юм бол дархан хөгжих бах уу. Одоо бас 2-3 аймаг юунаас одоо их том нутагтай шүү дээ. Тэгээд дэд үтц сайтай Сэлэнг Улаанбаатарыг олуулсан замтай олон улсын зам орж ирж байгаа газар хөгжих боломжтой гэж бодсон. Хуучин бол ер нь иргэдийн төлөөлчдийн хурал одоо тэгээд тэр хүмүүс олон хүмүүс сонгогчдод ерөөс юм хийдэггүй төсөв мөнгөн дээрээс анд ирдэг байсан учраас ерөөс юм хийдэггүй тийм байсан. Одоо бол энэ хүмүүс чинь нод нутгийн сонгуульд идэвхтэй оролцдог болж тэгээд дээрээс нь төсөв мөнгө орон нутагт нь өөрсдөө нь хуваарлаад өөрсдөө юм зарцуулдаг учраас бас хүмүүс нэг идэвхтэй байгаа юм байна. Энэ тал дээр бас нэлээд нааштай байгаа тэр талыг бас дэмжиж байгаа нэг байна. Төсвийн ил тод байдал гэдэг нь аливаа нэг төрийн байгууллага үүдэндээ самбруулж иргэд түүнийг нь уншсан болсноор хязгаарлагдах ёсгүй. Тендерийн асуудлыг илүү нээлттэй болгож тухайн байгууллага хөрөнгө оруулалтын болоод урсгал зардалтаа хэрхэн үр дүнтэй хандсныг мөн таны хүүхэд цэцэрлэг сургууль дээр хэдэн төгрөгийн хоол идсэн, эрүүл мэндийн салбарт ихэд өрхийн эмнэлгээс нэг хүн ямар тусламж үйлчилгээ хүртсэн, эрүүл мэндийн даатгалаараа түүнээс хэдийг нь хөнгөвчлүүлж чадсан гэд наривчлсан бүх мэдээллийг иргэнтэй авч байх ёстой. Энэ боломжийг төрийн байгууллагууд ч бүрдүүлж өгөх үүрэгтэй. Одоо сурвалжлагч Бүрэн бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөрөөр үргэлжлүүлье. Он гарсаар нөөцийн мах бүрдүүлэх ажил орон даяар эрчимжиж байгаа. Нэг ёсондоо малчид хатуу ширүүн өвөл болохоос урьдчилж малаан борлуулах ажил ихсэж байна. Тэгвэл Хөвсгөл аймагт нөөцийн мах бүрдүүлэх ажил ямар байгааг энэ удаа манай сурвалжлах хэсэг сурвалжилсан юм а. За энэ жилийн хувьд зод улхан тодорхой боллоо гэж мэрэгжилтнүүд сануулж байгаа. Манай орны нийт нутгаар засан бүрхүүлтэй байгаагаас мал үлчгэд хүндрэл үүсэж байгааг мөн хэлж байгаа. Зод болж малын хорогдол их гарах нь тодорхой болсон тул малчид малаа маханд өгөх нь ихсэх учиртай. Харин Хөвсгөл аймагт за нөөцийн махны асуудлаар ММ агентлаг Хөвсгөл аймагаас мэдээлж байна. Хөвсгөл аймгийн хувьд нөөцийн мах бүрдүүлэлт ерөнхийдөө таар байгаа юм байна. За шалтгаан нь бол малчид махаа өгөх сонирхол бага гэдгийг тайлбарлаж байгаамаа. За энэ талаар тодруулъя. 11 сараас бэлдэж ирсэн одоогийн байдлаар 400 гаруй тонн мах бэлтжиж байгаа л да. Тэгээ хүндрэлж явахдаа дуусаад манай малчч бас өөрсдөө оноо хэрэгтэй болсон юм байна, боломжийн болсон. Дийлэнх нь хот руу очих нь очиж байна. Эндээ хүн одоогийн байдлаар бол яг намрын мах ерөнхийдөө бол бас баск тишгээ хандчаад за энийг одоо цагаан сард өгчиж үүн өсгөр гаргамж гэдэг юм тиймэрхүү байлаач хаалцнаад байгаа. Одоогийн тэр өгөхгүй гол тиймэрхүү байдлаар хаалцнаад байгаа бол. За Хөвсгөл нь 3.5 сая малтай бөгөөд улсдаа малынхаа тоо толгоогоор тэргүүлдэг аймаг юм а. Энэ аймаг олон малтай дээр өвлжилт хүнд байгаа аймагуудын тоонд орж байгаа. За гэтэл малчид малаа борлуулахгүй хав дарж байгаа бас нэгэн шалтгааныг ийхүү тайлбарлаж байна. Хөвсгөл аймаг руу Улаанбаатар самдсан олон жинжүүд ирж байгаа л да. Тэр хүрээнд бол ам дээр нь бол ялангуяа бод мал бол их бэлтгэж байгаа. Дээр нь бол яг энэ мах маркет бол бас ам дээр намаар авч ядалж байгаа. Тэгээд одоо энэ жилийн засгийн газрын дэмжлэгээр бол энэ жил одоо эднээд ингэж махаар нөх юм асуудал бол ихч. Зодонд малаа үр ашиггүй алдахын оронд эртхэн малаа борлуулж маханд өгөхийг зөвлөж байгаамаа. Нөөцөд ирж байгаа махны хувьд чанар муутай байгааг мөн онцолж байлаа. Голдуу турж идсэн, өөхгүй, хатуурсан мах байна. За гисэн хэдий ч нөөцөд авч байгаа. Цагаан сарын дараагаас эхлээд нөөцийн мах руу хошуурж эхэлнэ. За тэр үед мах бахтай байвал захын худалдаачид махны үнийг хөөргөх аюултай гэдгийг онцолж байсан юм а.
Хөдөө орон нутгийн үйлчлэлтийн нөхцөл байдлын талаарх сурвалжилгыг бид цагаалдалгүй та бүхэндээ хүргэж байгаа. Ихэнх аймагт цас ихтэй байгаатай адил Баянхонгор аймагт ч мөн нийт нутгаар цасан бүрхүүлэлтэй хэвээрээ байна. Тиймээс зам даваа цасан боогдох аюул ихсэж байна. За манай орны ихэнх нутагт мал үлчих боломжгүй хэмтэн байгааг бид өмнө нь мэдээлж байсан. За үнэхээр цас ихтэй хатуурсан байгаа учраас мал үлчих нь байтугай машин тэрэг явахад ч хүндрэлтэй газрууд олон байлаа. Аймгийн онцгой байдлын газраас хаагдсан зам тавааг нээх ажлыг эрчимжүүлж байна. За манай аймгийн хувьд бол Эрдэнэ цогтой галууд, үлзийд, Жаргалан зэрэг одоо сумууд бол засварын одоо байдалтай байж байгаа. За ялангуяа хөндөрж байгаа газар бол Эрдэнэ цогт сум, Баян сум галууд байгаа. За өнөөдрийн байдлаар Эрдэнэ цогт сумд бол аймгийн онцгой комиссараас хийж одоо 2-3 удаа ажилласан. За орон нутаг дээр аймгийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээр ирж ажиллаж зах шийдвэрийг одоо гаргасан байгаа. За өнөөдрийн байдлаар одоо энэ суманд бол зам даваанууд одоо хаагдсан. Ялангуяа Шинжтийн даваа, Цагаан хатан даваа, суусрын одоо даваанууд ингээ хаагдсан байгаа. За мөн аймгаас сум орох одоо замууд бас хаагдсан. За энийг одоо аймгийн онцгой байдлын хилцээс зохион байгуулж одоо 2 ковшиг гаргаж ажиллуулж байгаа. Ерөнхийдөө зам даваанууд хаагдсан, давааны цааталт айлууд үүсгэж хүрэх боломжгүй болсон байдалтай байна. Тэгээд бид нэг 3 том даваа шаргатал, ийшээ 1-ийн даваа, 2-ын даваа, тэрний наатлын агтын 2 төрөлж гэсэн маршрутаар зам даваагуулаа цаатлын малчтай үүсгэж хүрэх боломжийн үндсэндээ нээж ил одоо ингээд аймаг руугаа өнөөдөр буцаглах гэсэн шийдэл хийж байна. 1 км зам гаргасан байна. Ойролцоо хугацаагаар нэг 100 км 3 даваа нэлээд нэг 100 гаруй км явсан баха. Гүн их байна уу? За ер нь зарим газраа бол гүнзгий хонгорлаад хатуураад хөрөлдсөн тийм байдалтай байна да. За үйлжилт хүндэрч малын хорогдол их гарах нь гэдгийг орон нутгаас мэдээлж байгаа. За гэхдээ үүнээс илүүтэй хүний эрүүл мэндийн асуудал чухлаа. Уулын мохорт үйлжиж байгаа засанд боогдсон малчтын хувьд хоол хүнс өвс тэжээлээс эхлээд сум орон нутгийн эмнэлэг сургууль бараадах зэрэг олон асуудал бий. За тиймээс эхний ээлжинд улс аймгийн чанартай замуудыг, за дараа нь орон нутгийн болон малчны хотыг зорьсон зам давааны засыг арилгаж байгаамаа. Машин техникийн хүрэлцээ мууга асуудал аймаг үрт байгаамаа. Барилгын тухай болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан бөгөөд энэ төслийг хэлэлцэх асуудлыг улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эцэст гишүүдийн олонхын саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахар боллоо. Скандинавын орнуудад өргөн хэрэглэгддэг унтны усан хангамж болон бохир усны цэвэрлэх байгууламжийн стандартыг нэвтрүүлэхээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл, Дани улсын DBC Ванд техник компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ларс Кастехолм нар 2012-оос 2018 онд хамтран ажиллах санамж бичгтээ гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд налах дүүргийн одоогийн унтны усны хэмжээг нэмэгдүүлж, унтны усны чанар болон бохир ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарыг сайжруулах юм. Улсын их хурлын гишүүн асан шинэ үеийн салаавч гаргасан хэргийн шүүх хурал маргааш хангуул дүүргийн шүүхэд 9 цагт болох тав гарчээ. Түүнд эрүүгийн хуулийн 231-т зааснаар төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргэн гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр зам хийсэн гэх үндсээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Цагаан сар үцэглэн худалдаа 2013 арга хэмжээг энэ сарын 17-ноос 2 дугаар сарын 11 хүртэл Мишель Экспо, Асацирк, IT World төвд зохион байгуулах гэж байна. Энэ үцэглэн худалдаанд оёдол, ноос ноолуур, арьс ширэг, хэвлэл зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарын 100 шахам нэр төрлийн бүтээгдэхүүн, сүү, маха, гурилан болон ус, ундаа, чихэр, шоколад, нөөшсөн зэрэг 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ 20 гаруй үндэсний үйлдвэрлэгч үцэглэн худалдаанд оролцсноо. Манайх баяр шинд байдаг л да. Гудамжинд асах суугаацсан дээр халтарж унах ээдтэй мөнгө зүйтэй.
23,200 орчим айл ил задгаа буюу гудамжиндаа асгаж байна. Эрүүл хот гэдэг стандартыг бий болгож хуульчлах ёстой. 60 орчим өвчин хот руу орж ирж суух гэж байна. Шилжиж ирэхгүй гэсэн юу болоод юу байдаггүй ш. Нэг сайхан шинэ дагуулт хот байгуулнаа. Нараад мөнгө цэг гэдэг бас ирээдүйч гэдэг. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Хэлийн бомбын тухай хууль гаргахаар парламентын төвшөнд яригдж эхэллээ. Холбогдох хуулийн төслийг засгийн газар санаачлан боловсруулад байна. Одоо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас хийсэн сурвалжлагыг үзэгчдэд үзүүлье. Хэлийн бомбд хяналт хариуцлага суларсан байдлаас болоод түүх соёлын өв ховор үнэт зүйлс алдагдах, хориотой бараа улсын хилээр нэвтрүүлэх байдал гарч байгаа. Ийм байдлыг хаахад хэлийн бомбын тухай хуулийн нэг гол зохицуулт чиглэх ёстой гэж засгийн газар үзсэн байна. Тиймээс хяналт хариуцлагыг чангатахад чиглэсэн зарим заалтыг хуулийн төсөл тусгаад байна. Би нөгөөлөгч одоо нөгөө хилэн болоод байгаа үлэг хөрөлийн асуудал бомдорл гарч байгаа шүү дээ. Хүн худалдаалах, хар тамхи ч гэдэм соёлын өв гэдэг олон зүйлүүд хэл галийн энэ хяналтын системээр алдаж гараад байгаа. Тийм учраас энийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад хяналтыг үргэлжлэхдээ болох хэрэгтэй юм байна. Монгол бас гарахгүй орохгүй байх хэрэгтэй зүйлдээ бүрэн хяналт авах чадвартай байх хэрэгтэй. Нөгөөтэйгөр хүнсний аюулгүй байдал, эм тариаг л хүнийхээ аюулгүй байдалтай холбоотой олон зүйлүүдийг хил дээр бид шалгаж чаддаг байх хэрэгтэй. Орж ирснийхэн дараа ам барих биш. Асуудлыг тэндээ шийдэх чадвартай байх хэрэгтэй учраас бид хяналт шалгалт хийж байгаа байгууллагуудынхаа уялдаа холбоог тэнд ажиллах нөхцөлийг яаж сайжруулах вэ гэдэг талаас ихнийх нь харсан. За одоогоор хэлийн бомбтод хэлийн цэрэг тагнуул цагдаа мэрэгжлийн хяналт гайл гээд олон байгууллага тус тусдаа ажилладаг. Тухайн байгууллагуудыг нэгдсэн бодлоготой, нэгдсэн удирдлагатай болох үүднээс хэлийн бомбтын нэгдсэн захиргаа байгуулъя гэсэн саналыг засгийн газар гаргаж тухайн хуулийн төсөл толгойдох заалтыг тусгасан байна. Гэхдээ гадаад харилцаа аюулгүй байдлын чиглэл чинээр байгуулах хэлийн бомбтын захиргаа ямар чигүүрхтэй байх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэдгийг гишүүн Батчимэг сануулж байна. Хэлийн бомбтын нэгдсэн захиргааны нэг гол үүрэг бол хэлийн бомбтод ажилладаг мэрэгжлийн байгууллагуудын ажиллах нөхцөлийг хангах, уялдуулахад чиглэх шаардлагатай гэж гишүүн Инквалд үзэж байна. Бомбтын захиргааны гол үүрэг бол ерөөсөө тэнд байгаа мэрэгжлийн байгууллагууд үйл ажиллагааг хуулийн дагуу хоорондоо уялдаа холбоотой нэгдсэн бодлогын хүрээнд явуулах нөхцөлийг хангах тухай асуудал байгаа. Түүнээс мэрэгжлийн байгууллагуудын ажилд нь хөндлөнгөөс оролцоод одоо тэрийн шилэг тэрийг болж гэдэг юм уу? Ийм байдлаар огт болохгүй яагаад гэвэл тэр бүгдээрээ тусдаа хуулиар зохицуулагдсан үйл ажиллагаатай юм байгууллага. За хэлийн бомбын нэгдсэн захиргаа аль салбарын харьяалал, аль сайдын мэдлэлд байх нь оновчтой вэ гэдэг дээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд байр суурийн зөрүүтэй байна. Засгийн газрын хувьд хэлийн бомбдох төрийн байгууллагууд өөрийн чиг үүрэгтэй ажилладаг учраас засгийн газрын хэрэглэх газар нэгдсэн удирдлагаар хангая. Засгийн газрын хэрэглэх газрын даргын мэдлэлд хэлийн бомбын нэгдсэн захиргааг оруулах нь зөв гэсэн саналыг гаргаад байгаа юм. Энэ хууль зүйн асуудал гэхээсээ илүү энэ бол Монгол улсын өнөөдөр нүүр царай аюулгүй байдал гэдэг асуудлууд яригддаг утгаараа нөгөө талаас шадар сай засгийн газар хоорондын хилцээрүүдийг ахлаа явж яадаг штэ. Тэр утгаараа ерөнхийдөө бол шадар сайдын мэдлэл байх нь бол буруу иш ахаа гэж бодож байна. Энэ аж ахуйн байгууллага гэдгээсээ илүү энэ өөрөө хууль сахиулах чиг үүрэг нь илүү байгаа учраас засгийн газрын хэрэглэх газар гэдгээсээ илүү энэ нь өөрөө хууль зүйн яамны харьяаллаар байх нь зүйтэй байна гэсэн саналыг бас оруулж байна. За хэлийн бомбын зохицуулалт бол улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг хариуцлагатай хийх ёстой гэж улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд үзэж байна. Байнгын хорооны зүгээс тухайн хуулийн төслийг дахин боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулад байна. Улаанбаатар хотын агаарын бохирлыг бууруулах үүднээс төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад тэмцэх арга замаа өөрчлөх шаардлагатай байгааг улсын их хурлын байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хорооны гишүүд засгийн газрын холбогдох албаныхан сануулж байна. Байнгын хорооны гишүүдийн хувьд цэвэр агаар сангийн сүүлийн 2 жилийн төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг сонссон байна. За байгаль орчин ногоо хөгжлийн сайд оюуны мэдээллээс үзвэл 2011-ээс 2012 онд цэвэр агаар сангийн шугамаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэл нийтдээ 48 тэрбум төгрөг зарцуулсан байна. 32 тэрбум төгрөгийг нь сайжруулсан зуух түлшний татаасанд өгсөн байна.
За харин 2013 онд Улаанбаатарын 140 мянган айл өрхийг сайжруулсан 100-аар хангахаар улсын төсөвт хөрөнгийг нь тусгасан тухайд байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. 2013 оны төсвийг харахад нөгөө гол зорилго тавьсан утаагүй 100 худалдан авалтан дээр 14.8 тэрбум тавигдсан байна. Тэгээ нэлээд олон тэрбум төгрөгийг өөр асуудлууд руу чиглүүлсэн байх юм аа. За 13 оны улсын төсөвт цэвэр агаар сангийн өмнөөс 14.8 тэрбум 100хан суусан гэж үзэхэд яг өөрөөр хэлж байгаа 140 мянган айл өрх энэ халаалтын сезонд 100-уудаас солилцсон байх. Цаана нөгөө 40 мянган айл өрх 40 мянган 100 солих хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр улсын төсөвт бас бүгдийг суулгах чадаагүй учраас за бид нэгдүгээр ээлжинд төсвийн тодтол хийсэн тохиолдолд энийг заавал суулгаж өгөөч гэсэн асуудлыг засгийн газар дээр бас ярьж байгаа. За байгаль орчин ногоо хөгжлийн сайдын тайлбарлаж байгаагаар бол сүүлийн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 180 мянган айл өрхийн 98 мянганд нь сайжруулсан 100 нийлүүлсэн байна. Цаашдаа Улаанбаатар хотыг барилгажуулах бас инженерийн шугам шүлжээний асуудлыг шийдэх нь хамгийн том ажил байх ёстой гэсэн тайлбарыг цэвэр агаар сангийнхан өгч байна. Нэгдүгээр бол бидний шууд хийх ажил бол нам дагалдын 100%-ыг соёлоод түүнийг төлөвлөсөн шугамд холбох тухай асуудлыг бол нэлээд дэмжиж байгаамаа. Энэ утгаараа өнгөрсөн жилүүдэд бол биднээс инженерийн шугам сүлжээ татахт нь бол 10 орчим төгрөг зарцуулсан. За 13 оны хувьд бол мөн 5 тэрбум төгрөгийг нийслэлтэй хамтарч болцоотой газруудад нь инженерийн шугам сүлжээнүүдийг татаж өгье. Тэгэхдээ нам дагалдын 100%-ыг татан буулгах гэсэн галзхан том болцоотойгоор энэ ажлуудыг бол бид санхүүжүүлж байгаа. За харин засгийн газрын хувьд нүүрсний үнийг бууруулсан боловч Улаанбаатарын иргэдэд түүхийн нүүрс тарааснаар 100 түлшний бодлогын эсрэг бодлого болж хувирсан гэж гишүүн Бадман намбөгийн Батэрдэн шүүмжиллээ. Цаашдаа иргэдэд хямд түүхийн нүүрс тараагаад үр дүн гарахгүй гэдгийг гишүүн Гардгүйгийн баяр сайхан мөн сануулж байна. Харин 2 дугаар цахилгаан станцад түшиглэж сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах ажлаа түрэгдэх шаардлагатай байгааг хэллээ. Түлшний үйлдвэрээ ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Нэг л одоо очихоор тайлбар хэлтийн гэсэн дээр нь одоо нүүрсэндээ технологи тохируулж чадахгүй байна гэдэг. Тэгвэл тэр чаддаг компаниудрыг сонгоод явуулах хэрэгтэй байна шүү дээ. За цэвэр агаар сангийн удирдлагын өгсөн тайлбараар бол 2 дугаар цахилгаан станцыг түшиглэж байгуулах түлшний үйлдвэрийн барилгын ажил технологийн алдаанаас шалтгаалж зогсон байдалд орсон. Энэ жил ашиглалтанд орох боломжгүй гэж үзэж байна. Зарим гишүүдийн хувьд аймгийн төвүүд Улаанбаатараас тутгааргүй утаатай болж хувираад байгааг санууллаа. Мянганы сорилын сан за энэ яамаас бас холбогдох энэ лабораториудын шинжилгээгээр бол хамгийн Улаанбаатараас илүү их хэмжээний агаарын бохирдолд орсон хотуудын нэг нь хүн амаараа 4 дахь том хоттой тийм ээ. Мөрөө хот болчиход байгаа. Энэ дээр ер нь одоо дунд хугацааны мөрөө хөтөлбөрт орсон гэж яг энэ дунд хугацааны мөрөө хөтөлбөрний хизээ эхлэх юм бэ? Ямар их үүсвэр вэ? За байгаль орчин ногоо хөгжлийн сайдын өгсөн мэдээлэлээс үзвэл 2013 оны төсөвт нийтдээ 7 аймгийн утаа бууруулах чиглэлээр 800 сая төгрөг тусгасан байна. Тухайн хөрөнгөөр айл өрхүүдэд 100 нийлүүлэхээс эхлээд зарим чиглэлийн ажил гүйцэтгэх гэсэн чиглэлтэй байна. Монголчуудын хувьд хамгийн эрхэм тооцогддог сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Бэлэг дэмбэрлэн бодоод ядруу хоосон байхыг цээрэлдэг монголчууд бид энэ өдрүүдэд амжиж аль байдгаа шавхан бэлтгэлэн хангаж байна. Тэгвэл ширээнэ хамгийн хүндэтгэлтэйгээр байрлуулдаг ууц шүүсний үн ямар байгааг манай сурвалжлагч энүүдаа сонирхожээ. Өнгөрсөн жилийн үдээд хүчит чонгор зах дээр хамгийн том жин ихтэй ууц 250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол жилээс жилд үнэн нэмэгддэг зарчмаараа энэ жил ууцны үн мөн л нэмэгдэжээ. Бил мэнчин зэрэг зэндаг илэрхийлэх мэт том жижиг олон төрлийн ууц өрөөтэй байгаач бага шиг үнэтэй нь 250 мянга, за томоохон хэмжээтэй нь 450 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. Хүчит чонгор захын махны худалдаачдын хэлж байгаагаар ууцны үнийг чэнжүүд биш, ихэвчлэн хөдөө орон нутгийн иргэд өөрсдөө тогтоож зардаг юм байна. Зарим нь килограмм тутмыг нь 6 мянган төгрөгөөр үнэлж тохирсон үнээр нь борлуулж байхад зарж байгаа ууц нь хичнээн килограммын жин татхыг ч мэдэхгүй байж шууд амны зоргоор өндөр үн хэлээд зогсож байгаа нэг нь бас байна. Одоо энэ ууцны дээр танд асуулт үзэр. Манай сүчил чанарын чэнжүүдээс байна уу гэвэл баг байхгүй, ширхэгч байхгүй. Тийм байдаг баг. Бид нар зүгээр 50000 төлөөнийгээс орж ирлээ 50000 хэлж авсан баха 5100 200 тэгжил зарна. Тийм л байдаг баг. Дундгой сайхаа 300-аас яриад тэгэл 280 маяг тиймэрхүү гэж. Тэгэл 390-ээс 170-ын хооронд л да. Аль аймгийн мах? Дундгой. Эдийн эдэд болж гэж байна. Тэгэхгүй
Тэгэхгүй энэ гадар руу ханшаараа л тэгж штэ. 350 мянгаас 450 мянган тэрээс. Малта Монгол орны малын мах гэхэд дэнджил байна гэж би хэлэх гээд. Тэгэл ерөнхийдөө үнэтэй л болчихсон. Тэгээд өдөө зул болж байгаа их одоо буухгүй юм байна. Тэгээд одоо тэрнээс өмнө бол зодноос өмнө халаад ядлаад энд арайгааг өсгөхцөл дээр л өгнө. Ууцны хувьд үн ханш нэг иймэрхүү хэмжээнд байгаа бол уул бов цагаан эдээ зэргийн хувьд үн ханш нь одоогоор огцом нэмэгдсэн зүйл алга. Гэхдээ иргэдийн худалдаа авалт ихсч эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт муу байгаа учраас үн өсөх, үнийг дагаад иргэд бухимдах хандлагатай байгааг бас хэлж байлаа. Нодлон бол эдэд нэлээд үнэтэй болчихсон. Ер нь хямдхан байгаа. Нийлүүлэлт жоохон ховор байгаа. Тийм. Чихэртэй харуул нэг жоохон өдөөний харуул жоохон өссөн байна. Өссөн нь бол ер нь харьцангуй гайгүй. Одоохондоо гайгүй л орчмоо шүү дээ жоохон. Цагаан эдээ бол гайгүй байна. Махайна тэгээд бусдын юм нэг нь бол бас их үнэтэй болсон. Үнэн ширээсөө тэр дундчаараа л байна шүү тэрээсөө. Нэг их чүш нэг тааруулж шууд ийм л байна. Тийм. Тэгтээ бол жоохон нэмэгдсэн л байна. Хин юугаа хэдэн төгрөгөөр зарах тэрийг нь хин хаанаас очиж авах нь зах зээлийн зам ёсч гэлээ сар шинийн баярыг хэлбэр гэхээс илүү агуулга талаас нь гүн гүнзгий бодож ёс уламжлалтаа дээдлэг хүндэтгэж тэмдэглэх нь нэн зохистой гэдгийг төрийн түвшээд эрдэмтэн судлаачид ард түмэндээ хандан уриалаад байгаа. Өөрөөр хэлбэл өр зээл 50 байж хин нэгний хэлсэн өндөр үнээр хэдхэн хоногт байдгаа барах уугүй юу гэдэг сонголтыг л танаас асуугаад байгаа гэсэн юм аа. Шинтгэлийн хүрээнд боловсруулж байгаа багц хуулийн төслүүдэд иргэдийн санал хүсэлтийг авах ажлыг зохион байгуулж байна. Үүнд хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цагдаагийн байгууллагын тухай хууль, мөрд халдсны тухай хууль, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, эрүүгийн хэрэг хинэн шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, төлбөрийн чадваргүй сэжигтэн шүүгдэгчид үзүүлэх хууль зүйн тусалцааны тухай хууль, мааштай амтны тухай хуулийн төслүүдэд ард иргэд хуульч, судлаач, сонирхсан хэн боловч өөрийн санал хүсэлтэд орон нутгийн иргэний танхимд хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хуульчдын танхимаар болон МОЖ-ЦЭГ, ГОВ-ЦЭГ эмээн цэхэн хуудасаар дамжуулан өгөх боломжтой. Эрх зүйн шинтгэл та бүхний оролцоо чухал. Хуулийг хүн бүт тэг шүүжилдэг болгох нь. Монгол Улсын засгийн газар, Монгол Улсын хууль зүйн яам. Хөтөлбөрийн хөлөвсгөлд үзэгчид аудигийн анхаарлыг дэлхийд дахинд болж байгаа зарим үйл явдлын мэдээнд хандуулъя. Европын холбооны орнуудаа байгалийн хийгээ импортлох нэгэн шинэ хоолойг өчигдөр ашиглалтанд хүлээн авлаа. Чех улсын барьсан энэ хоолой Оросын холбооны улс төдийгүй Европын холбооны улсуудын хувьд байгалийн хийгээн дамжуулах бас нэгэн таатай хувилбар болж чадсан байна. Европын холбооны гишүүн орнуудыг байгалийн хийгээ импортлох нэгэн гарцтай болгосон энэ байгууламж нь 520 орчим сая долларын өртгөр болсон байна. Төсөл хөтөлбөрийн хүрээнд 4 том агуулга конвейерыг барьжээ. За энэ байгалийн хий хоолой нь манай улсын эдийн засагт өндөр ашигтайгаас гадна дотоодын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад ихэд нөлөөтэй боллоо гэж дүгнэж байна. 166 км урттай эдгээр хоолойнууд нь Nord Stream-т холбогдсон бөгөөд Балтийн тэнгисийг гатлаад Сибирээс Оросын холбооны улс руу байгалийн хийг зөөх юм байна. Европын холбооны гишүүн бүхий хэд хэдэн орны хамтран хэрэгжүүлсэн энэ байгалийн хийг дамжуулах төсөл хөтөлбөр нь маш өндөр үр нөлөөтэй. За энэ бол улс орнуудынхаа төлөө хамтдаа хийж бүтээсэн бидний бодит хөрөнгө оруулалт юм аа. Зарим Чех улсаас уг хоолойгоор дамжин Герман, Франц улсуудад байгалийн хий нийлүүлэгдэх юм байна. Одоогийн байдлаар Японы эдийн засгийн байдал таарахын хэвээр байгаа ч тус улсын төв банкны ерөнхийлөгч хэлж байгаагаар цаашид эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд мөнгөний хатуу бодлого баримтлах болно гэдгээ мэдэгджээ. Тэрээр энэ мэдэгдлээ өчигдөр болсон уулзалтын үеэр хэлсэн байна. За тус уулзалтын үеэр мөн дэлхийд дахинд эдийн засгийн байдал муудснаас болж Японы экспортын хэмжээ болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнч буур хандлагатай байгааг хэлсэн юм а. Үүнээс гадна тус улсын хөрөнгө оруулалтын байдал муудсан байна. За иргэдийн амьдралын өртгийн хэмжээ хэлбэлзэлтэй. Мөн автомашины борлуулалт нь муу хэвээр байгааг уулзалтын үеэр онцлсан байна. Сая сүсгтэн энэтхэгчүүд дэлхийн шажны томоохон баячуудын нэг Куба Мэлийн өдөр буюу хувингийн баярыг өчигдрөөс эхлэн тэмдэглэлээ. Энэ баяраар ариун гангам өрний хүйтэн усанд орж ариусдаг заншилтай юм а. Өөрөөр хэлбэл гим нүглээсэн амжирч дахин төрсөн тооцогддог байна. Энэтхэгчүүдийн хувьд өнгөрсөн амьдрал үйлдэлсэн нүгэл байдагт итгэдэг бөгөөд хүндрэлтний удам угсааг ариусгахын тулд ариусгах ёстой гэж тэд үздэг.
Дэлхийд дээрх томоохон шажны сугларалтуудын нэгт тооцогддог уламжлалт энэ хоёр 55 өдөр үргэлжлэдэг байна. Өөрөөр хэлбэл эх 3 дугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Өчигдөр буюу шажны уламжлалтын наадмын эхний өдрийн өглөө 3 сая орчим хүн ариун ганг мөрний усаар гимнүглээ угаасан байна. Харин оройдоо 12 сая орчим сүсэгтэн шажны зан үйлийг үйлдсэн гэж байна. За олон улсын хэвлэл мэдээллийнхний дамжуулснаар ойролцоогоор 110 сая энтгэгчүүд ариун ганг, Ямун, Сараставыг гэх 3 том мөрний айс авд очиж гим нүглээ угааж ариусгаар төлөвлөд байгаа юм байна. Гим нүглээсээ ангичран гол мөрний усанд угаадаг 6 өдөр байдаг юм байна. Түүх томогт үгүйснээр бол энэ өдөр цэцгийн балны төлөөх бурхан буг хоёрын тэнгэрийн тулаанд бурхад ялсан байдаг байна. Тулаанд ялсан бурхад цэцгийн балтай хувингаа авч тэнгэрээр нисэхдээ Аллахабад, Насиг, Ужайн, Харидвар гэсэн 4 хот дээр асгасан домог үлджээ. Тиймээс эдгээр хотуудад 3 жил тутамд нэг удаа шажны баяраа тэмдэглэдэг юм байна. За хэдэн 100 саяараа цугласан дээрх голуудын эрэг орчмын аюулгүй байдлыг хангаж ямар нэгэн алан хядалгаа сэрэмжлэх үүднээс 50,000 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа юм байна. Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан ашигт малтамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг 2013 оны 1-р сарын 18-ны өдөр Белуйскай тавилтын иргэний нийгмийн эрдэмтэн судлаач хувийн хвшлийн оролцоотой хэлэлцэн холбогд хуудасны дугаар 2634 89. Өгшөө чи сонсоо. Юу тэр вэ? 6600-ыг 5 сарын дотор сургаж. Санаа. Бүгээр Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөр мягмар гарагийн дугаарыг өндөрлөж байна. Хөтөлбөртэй хамтдаа байсан үзэгчид та бүхэнд баярлалаа. Сайхан амарцгаая.